тоглогчийн хувьд бол маш техниктэй хөл гарын ажиллагаа сайтай тоглогч байгаа юм. За цэнхэр өмдтэй хар өмсгөлтэй малгайтай тоглож байна. За Саравлуудын хувьд бас манай орны шилдэг тамирчдын нэг. За түүний анхны өрсөлдөгч нь Махаде Режама гэж Алжир улсын 7 удаагийн аварга ийм тамирчин байна. За энэ тамирчид нь Африк, Европын аварга тэмцээний судалгаагаар медаль хүртсэн хашир туршлагатай кикбоксинг жинхэнэ шилдэг гэж болохоор ийм тамирчин байсан. За сургуулийн хувьд их тэгш тоглогч. Гарыг хөлтэй холбох, хөлийг гартай холбох техникээр бол манай тамирчдын манлай байсан гэж бас хэлж болно. За фул контактын төрлөөр одоо тоглож байгаа боксчдын талаар таас фул контакт гэдэг төрлөө бас тодорхойлж үзэж. За тэгээд ярьж игэл ямар ч одоо яг энэ харж байгаа энэ төрөл бол одоо кикбокс биш юм. Ерөнхий кикбокс гэж бол ерөнхий нэр. Кикбокс дотор 4 төрөл байдаг. Түүний хамгийн түгээмэл хамгийн онцлог төрөл бол одоо та бидний сонирхож байгаа фул контакт гэсэн төрөл байна. За фул контактын онцлог гэвэл өрсөлдөөнөөс дээш хөл гарын одоо цогцолтыг хийж одоо өрсөлддөг энэ төрөл байгаа. За Саравлуудын хувьд эхний үедэр ерөн санаачлаг гартаа авч одоо оновчтой хөл гарын цогцолтуудыг удаа дараалал оновчтой хийж байна. За хөл гар гэсэн хөлбөрөөр тоглоомыг хийдэг. За ингээ эхний нэгдүгээр үед дуслаа. За фул контакт бол 2 минутаар 3 үеийн турш өрсөлддөг энэ төрөл. За Саравл 2 дугаар үеийн одоо тоглолт харагдж байна. За өрсөлдөгч тамирчны хувьд бас үнэхээр одоо Саравлын тавталгааг нэцаах юм боломжгүй одоо цогцлын тоглолт үзүүлж байна. За ингээ 2 дугаар үед одоо удаа дараагийн Саравлуудын тавталгаанууд оновчтой болж одоо өрсөлдөгч нокдаун туюу одоо хүнд байдалд оруулаад тоолгож байна. Тэн Алжирийн тамирчид үнэхээр одоо тэгш тоглогч байсан. Одоо гарыг хөлтэй холбосон, хөлийг гартай холбосон юм тавталгаануудыг хүчтэй хийдэг. Боксийн одоо энэ цохилтуудыг сайн эзэмшсэн, хамгаалтуудыг сайн эзэмшсэн, хөлийн цохилтуудыг сайн эзэмшсэн тамирчин байсан. За энэ фул контактыг тодруулахад дээгүүрээ бокс, доогуур одоо таквондо хоёр нийлээд таквондо мөчрөд байна. Тэг яг өөрийн онцлог энэ фул контакт өөрөө 10 гаруй жил хөгжилж энэ хугацаанд өөрийн гэсэн техниктэй болсон. Заавал таквондо, карате гэхгүй фул контактын техник гэж хэлж болохоор юм өөрийн гэсэн техникүүдийг бий болгосон байгаа. Цоошин юм техникүүдийг бий болгож одоо хөгжлийн одоо бас нэлээд өндөр түвшинд одоо хөгжөөд байгаа юм төрөл. За Саравлуудын маань Алтан тарай компани бас ивент тэтгэн тэмцээнд оролцуулсан. За энэ завшааныг хэсгэлээд бас Алтан тарай компани хамт олонд бас галархал илэрхийлээ. За Саравлууд бол эхний тойрогтой Алжирийн тамирчин оноогоор 2 дугаар тойрогтой Узбекийн Саханоритой одоо 3 үеийн турш өсөлж оноогоор ялаад одоо шутрагын шилдэг 8 буюу дэлхийн аварга шоу тэмцээний 4-р одоо шагнал 4-р шалгарч чадсан тамирчин. За Саравлуудын маань дэмжээд одоо өгвөл одоо дэлхийн аварга одоо ойрхон байна гэж хэлж болохоор юм шилдэг тамирчин байгаа. Тоглолтын 3 дугаар үеийн хэсгээс үзэгч та бүхэн харж байна. Үнэхээр ширүүн тулаан болсон. За 3 дугаар үед их өрсөлдөөнтэй тоглолт гарч байна. Аль талаасаа одоо тулж ийм тулсан ийм тоглолтуудыг үзүүлж байна. За хөлийн ажиллагаа маш сайтай тоглож байсан манай Саравлын хувьд бол. За Саравлын хувьд бол фул контактын төрөлд 2 ялалтай болж за 3 дахь ялагдуулж тусгай шагналд хүрсэн юм биш. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэгэн шин төрөлд оролцсон байгаа. За Саравлуудын хувьд фул контактын төрөлд одоо шилдэг 8-д үлдээд за мөн лоу кик гэж энэ шин одоо шинж байх шин биш төрөлд лоу кик бол за Монголын тамирчдаас бол одоо лоу кикийн төрөлд анх удаа оролцож бас амжилттай тоглосон. За лоу кикийн төрөл нь мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн рингэн дээр бол тийм үлээ. За энэ нэг зүйлийг үзэгчдэд тодруулахад дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа танхимд 2 ринг 3 татаман дээр 5 дивжин дээр зэрэг тэмцээн болж исэн гэхээр нэлээ өргөн үрээтэй болсон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 55 орны 2000 гаруй тамирчид өрсөлдсөн гэхээр үзэгч та бүхэн ямар ширүүн тулаан болсныг ойлгох хаа. За Саравлын хувьд одоо энэ Б рингэн дээр тоглож байна. За А ринг гэдэг голын ринг бий. Энэ дээр одоо шутрагын гол тоглолтууд болно. За одоо хагас болон эхний тоглолтуудыг энэ Д рингэн дээр хийж явуулсан байгаа. За ингээд шүүгчдийн одоо санал нэгтэйгээр 3-0 харьцаагаар одоо Саравлууд маань Алжирийн шилдэг тамирчин ялж одоо Монголын анхны одоо өдрийн одоо ялалтыг авлаа. За ингээд анхны өдөр манай Монголын тамирчид 2 ялалтыг байгуулсан байгаа.
За Сарвал одоо минь